Сайн байцгаана уу? Би англи хэлний багш тогт хоёр байна. Та англи хэлийг анхнаас нь шат дараалтаагаар YouTube сувгаар маань суралцахыг хүсвэл English Espanol Togi гэд миний сувг байгаа. Хэрэг танд хэрэгтэй бол subscribe хэсгээр нь дараад доошоогоо заасан юм суман дээр дарах юм бол all гэсэн сонголт байгаа. Та тэрэн дээр дарах юм бол намайг хичээл оруулах болгонд танд мэдээлэл очно гэсэн үг. Мөн Facebook хуудас маань байгаа. Тэрэн дээр би хичээлтэйгээ холбоотой мэдээлэл оруулж эхэлсэн байгаа. Өнөөдрийнхээ хичээлээр би тоотой холбоотой зүйл заана. Дистоо. За дистог бол 1-31 хүртэл заана. Яагаад тэгэхээр би он сарыг яаж хэлэх вэ гэдгийг заах гэж байгаа болохоор үнэтэй холбоотой. Өнөөдөр хамгийн эхлээд тоо үзэж эхэлнэ. Эхнийх нь 0. За энэ бүтэн Ö тэмдэглэгээ байгаа. Энэ нэг тэмдэглэгээ U гэж дуудагдаж байгаа. 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7. За энэ дээр нэг бяцхан тэмдэглэгдсэн энэ тэмдэглэгээ болвол ерөнхийдөө өмнөх үсэг нь хаашаагаа чиглэх вэ? Va гэх үү, V гэх үү, V гэх үү гэдгийг ер нь тодорхойлж өгч байгаа. Тэгэхээр 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14. За энэ доор таслал орж ирж байгаа. Доор бас цэг орж ирж байгаа. За энэ доор таслалын хувьд бол энэ хүртэл хэлээд хойшоогоо тасалж хэлнэ гэсэн үг. 14 гэж. За дээр энэ 11 дээрээс болохоор 11 гэж байгаа. Энд чи бяцхан пауса. 11. За ерөнхийдөө энэ хоёр бол их ойролцоо. Ер нь жоохон тасалсан маягтай хэлний бяцхан пауз авна гэсэн үг. 15, 16, 17, 18, 19, 20. 20. Хоёулаа зөв байгаа. 21, 22. Тоогоор бичгээд бол асуудалгүй. Бидэртэй адилхан ингэ биччихнэ. Харин үсгээр бичгийн хувьд бол 21 гэхэд монгол дээр бол зүгээр 21 гэдэг ингэ солонгод биччихдэг бол англи дээр заавал энэ дундлын зураастай холбож бичдэг шүү. Бичгийн хэлэн дээр. 21, 22, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100, 100. Зоогийн хувьд бол аль нь байж болно. 100 байж болно, 100 байж болно. 200-аас бол зүгээр нөгөө яг бидэртэй адилхан хэлээ явчихна. 200. 1000-ээр адилхан 1000 эсвэл 1000. 2000-аас болохоор 2000. За, сая дээр адилхан a million, 1 million. Аль нь зүгээр 1 сая л гэсэн үг. 2 сая гингүүд 2 million. A billion, 1 billion. 1 тэрбум. 2 тэрбум яг энэ 100 мянга сая гэдэгтэй адилхан 2 billion. Өдийг хүртэл үтсэн үгээрээ, дүрмээрээ өгүүлбэрт оруулаад үзье. I am 25. Эсвэл I am 25 гэж хэлж болно. I am 25 years old. За, эхнийх нь бол би 25 гэж байгаа. Хоёр дахь нь би 25 настай. Монгол дээр ч бид нэр ярихдаа настай гэдгийг хэлэхгүй аль нь байдаг.
An apple, алим, 90 apples. Бичих юм бол one apple, 90 apples. Одоо утасны дугаар хэлж сурнаа. Тэгэхээр өмнө нь нэг хитгэн үг сураадах юм. Your, таны, чиний. Number, тоо. Double, хоёр давхар гэсэн үг. Double. What's your phone number? Таны утасны дугаар хэд вэ? Чиний утасны дугаар хэд вэ? It's гэж яагаад хэлдэг байгаа. It is гэж болно, эсвэл it's. Нэмэх 51 гэдэг бол Перугийн дугаар. Би одоо энэ дагаа болохоор утасныхаа дугаарын өмнө нэмэх 51-ийг оруулдаг. 9-өөс хоошоогоо миний утасны дугаар байгаа. Тэгэхээр энийг яаж хэлэх вэ гэхээр за нэг нэгээрээ өөр тоонуудыг бол 5, 1, 9 гэж хэлчин. Хоёр байна. Адилхан тоонуудыг double гэж хэлдэг. O бол 0-ыг бол O гэж хэлдэг. 5, 1, 9, 2, 2, 5, 4, O, 4, 6, 2. Монгол дугаар харъя. It's гэж яагаад 976 гэдэг бол Монголын код байгаа. За тэгэхээр нөгөө double-ыг хэлж байгаа double 8 гэж яагаад ингэ хэлэх нь 976 double 8 double O double 7 5 1. Харин Монголда байгаа хүмүүс бол өмнөх кодоо хэлэхгүйгээр шууд it's double 8 double O double 7 5 1 гэж хэлж болно. За энэ Монголын дугаар бол ихчийн маань дугаар байгаа. Бяцхан зар хэлчихье. Монголд байгаа хүмүүсийн хувьд хэрвээ ноос ноолорон хувцас нөхүүлэх шаардлагатай бол ийшээ хандаарай. За одоо дараагийн хичээл өргөжлүүлнэ. Жилийн сарууд үзнэ. January, February, March, April, May, June, July, August, September, October, November, December. Англи хэлэнд жилийн саруудыг том үсгээр эхэлж бичин шүү. Монголчууд бид нар ер нь ингээ анхааруулж байгаа зүйлсээ улаанаар их тэмдэглэдэг. Харин энэ Перуд бол ногооноор тэмдэглэдэг. Яагаад тэгэхээр хүүхдүүд стресстэй гэж үздэг. Тэгэхээр сургууль дээр бол шалгалт энтер засахтаа ногооныг хэрэгэлдэг байгаа. Диста үзнэ. Диста үзчихийж нөгөө он сар өдрөө бүтэн хэлж чадна. За нэгдүгээр гэж байгаа. First, нэг гэчээд ist. First үгээрээ энэ дуудлага нь энэ. Second, third, fourth, fifth, sixth, seventh, eighth, ninth, 10th, 11th, 12th, 13th, 14th, 15th, 16th, 17th, 18th, 19th, 20th. За 21 гэхлээрээ 20 гэдэг тоогоо зүгээр хэлдгээрээ хэллээд нэгдүгээр гэдгийг авдаг. First, 21st, 22nd, 23rd, 24th, 25th, 26th, 27th, 28th, 29th, 30th. Дахиад 30 гэдгийг аваад
Тэгээ first гэдэг авч байгаа. 31st. This talk уншихтаа бол би нэлээд удаан уншлаа. Энэ болохоор анхнаас нь суралцагч нарт зориулж байгаа учраас хурдан гэхээс илүү дуудлага зөв гаргах нь их чухал байдаг. Сурцсны дараа бол хурдан удаан хэлнэ үү? Энэ бол хувь хүний өөрийнх нь ярих хэв маяг болно. Одоо он сар өдөр хэлж сурнаа. Огноо. Америкчууд нэг янзаар хэлдэг, англичууд өөр янзаар хэлдэг. Бяцхан одоо өдөр сарыг л нааш чааш нь хэлдэг байгаа. Энэ дундаа бичгтээ нэг янз байдаг бол ярихтаа өөр байдаг. Монгол дээр ч гэсэн бас ингэдэг. Би одоо ийшээгээ оруулна. За ялгааг нь би одоо харуулъя. Мэй нэг гэж байгаа. Одоо яг ингээд он сар юмыг бичихэд бол 5 сарын 1-нд эхлээд сараа бичээд дараа нь өдрөө бичдэг. Ярихтаа болохоор May 1st гэж байгаа. Одоо ингээ харах юм бол May 1 гэсэн байгаа. 1 гэж хэлмээр гэтэл үүнийг first гэж байгаа хэлдэг байна. Монгол дээр ч гэсэн адилхан. Одоо 5 сарын 1 гэхээр иймэрхүү маягтай товчлоо биччинь. Тэгээд 5 ан сар дээр ийн нэг дээр эн гэдгийг нэмжиж 5 сарын 1 гэж бид бас хэлдэг байна. За одоо тоогоор илэрхийлэх маягийг харъя. За сараа эхэлдэг гэсэн. Тэгэхээр сараа эхлээд бичлээ. Өдрөө бичлээ. Нэгний өдөр тэгээд энэ жилийн 25 он байх нэ. Англи маяг нь бол эхлээд өдөр дараа нь сар орж ирнэ. За тэгэхээр үүнийг хэлэхдээ яадаг вэ гэхээр the of гэдэг хоёр үг шинээр нэмэгдсэн байна. The 1st of May. Тоогоор илэрхийлэх болохоор эхлээд өдрөө бичдэг. Энэ дээр бас өдрөөр эхэлсэн байгаа first гэсэн. За 1 5 сар 25. Одоо онуудыг яаж хэлхийг суръя. За 1968 он гэд Монгол бол эхнээсээ 1000 хэдгээ явцдаг. Англи дээр болохоор 2-2-оор нэлдэг. 1968. 1875. Харин 1900, 1800, 1300 ч гэдэг юм уу яг юм хэдэн зуу гэд хэлсэн байгаа бол 1900 гэж орж ирдэг. 1800 гэснээ 2000-аас 2010 он хүртэл жоохон өөрчлөлт гарна. 2000 end гэж яагаад хэдэн он юм бэ? 10 он дотроо тэрийг хэлдэг. 2001 он 2001. 2010 он 2010. Гэснээ 2010-аас дээшээгээ болохоор эргээд хуучин хэвэнд ордог. Яг энэ маягтайгаа. 2025. 2026. Ингээд өнөөдөр хичээл болж байна. Тэгэхээр та бүхэнд хэрвээ таалагдсан бол дараагийн цоврал хичээлүүдийг үзмээр сурмаар байгаа бол би таныг Facebook page руу орчин English Espanol Talk-ийг YouTube сувг маань болохоор English Espanol Talk яг адилхан нэртэй. Энэ бол миний WhatsApp дугаар байна. Мөн одоо Messenger-ээр надтай холбогдож болно. Анхаарал тавьсан танд баярлалаа.